Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, агаар хөрс орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дам даржаа дэд төвд хийх бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулж байна. Авто замын сүлжээ 3.3 км авто зам. 1.8 км үерийн далан сувг. 3.2 км дулаан хангамжийн шугам сүлжээ, 5.6 км ус хангамжийн шугам сүлжээ, 3.5 км хорооллын дотоорох ариутгах татваргын шугам сүлжээ, 12 км цагиргаан хангамжийн шугам сүлжээ, 6.3 км холбооны шугам сүлжээ, сэл дам даржаа дэд төвд 1000 м3 усан санг 2019 онд барьж ашиглалтанд өгсөн. 63 мегаваттын хүчин чадалтай дулааны станц. Дэд төвд мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв, 150 хүүхдийн ортой цэцэрлэг, спорт цогцлбор барина. Дам даржаа дэд төвд нийт 70 газарт инженерийн дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжуудыг цогцоор шийдснээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангасан хотын шинэ дэд төвүүд бий болгох суурь нөхцөл боддоор бий болох юм а. Гэр хороололд инженерийн хувьсгал, шинэ дэд төв.